За ингээд ямарсан Давид энэ зүйлийг яриад энэ төрслөлд гарч ирж байна. За эндээс бид нар юу ярих гэхээр би өнөөдөр номлоо 3 хэсэгт хувааж үзэх гэдэг. За эхнийх нь бол энэ зурвал нь бол энэ байна. Хуучин гэрээнд 3000 жилийн өмнө нэг болсон үйл явдал. Нэг авраг том Голиат. Магадгүй тэр Динзар үеийн үлдэгдэл материалаар хийгдсэн баг. Бурхан бол маш аривч ямагч. Эмиг өргүүдүүл таydаггүй тийм үү? Бага материалаараа нэмж чадвартай. Хажууд нь бол сүүлийн үеийн смарт iPhone 17. Нөгөөт нь Nokia 3310 юм уу? Юу юм? Тийм үү? Чулуу штэ бүр. Тэгээ ийм хоёр хүний тулаан болж байна. Хоёрдугаарт миний үзүүлэх цаад дүрслэл зурагд бол яг энэ цаг үед Голиат ба одоо Давид гэдэг нь одоо миний хувийн одоо нэг жижигхэн нэг гэсэн гэрчлэл маягийн зүйл. За та нар сонирч байна уу? Бидний нэг нэгнийгээ төрөвчрөө ангих аймаг дуртай тийм үү? Даасанд нь хэд байгаа юм болоо гэх. Тийм үү? Бид нар энэ аймаг сонирхолтой сэдв шүү дээ. Мөнх санхүү гэдэг бол тийм үү? Та нар итэм зогсож явахдаа ингээд уртлын хавныхаа ингээд шилэн үзэнэ давж үзчихсэн үү? Мөнгөний хамт тоолоо шалгаа тий. Дарснах нь үлдэгдэл хүрхгүй байгаа юм биш үү? Код мод нь хүртэл ойлгож чийжлээд хамтдаа 71 73 гэсэн. Би сая юу хэлж вэ? Март. Гайвар бүх юмыг хэлж зарж яддаг шүү дээ. Ямарт болсон чинь оох таныг их тайван гэдэг юм уу гэх. Дэлхийгээ зарж мадлаа тийм үү? Тэг байгууллагын код модыг бүр уншаад хэлсэн чинь бүр оох тийм компанийн юм уу гэл. Тэг хүмүүс бүх сонсч яддаг тийм үү? Энэ санхүүгийн жижиг юм бол амжилт амар их мэдээлэл хадлагддаг шүү дээ тийм. За тэгээд нэг тийм юм байна. Энэ цаг үеийн бидний Голиатад тулж байгаа яг одоогийн дүр зураг. Ялцсан явж байна уу эсвэл ялагдсан тэр 3 ах шиг тийм үү? Өглөө бас тулдаг. Тэгээд өдрийн турш хулчаагасараа шалчаасараа тэгээд нэг гэртээ хайрдаг. Ийм байдалтай байна уу? 3 дахь зураг нь бүх хүмүүс тамаатай итгэлийн хүмүүс ялангуяа итгэлийн хүмүүс тараатай тэр үннийг бид харах болно гэсэн үг. Бид нар өнгөрсөнд ямар түүх бидэнд өгүүлж байна? Ямар алдаа зуршил тэнд байсан? Одоо бидэрт яг тулж байгаа зүйл нь асуудал нь яг юу юм? Хожим нь эх эцсийн цаг үед одоо байгаа асуудал чинь яг юу юм бэ гэдгийг бид нар Библиэд харуулсан байгаа. Тэр хоёр зураглалыг бид нар самбар дээр зурж үзүүлнэ. За нэг өөр өнцгөөс ярина гэдэг байгаа чинь одоо та нар хүсэдээс учраас би хий гэж бодож байна. Тийм яригдаг бол би одоо энэ минь ярихгүй шүү дээ. Болцсон. За тийм байна. Тийм учраас одоо өнгөрсөн цаг үед Голиатын зургийг үүгээр өндөрлөе. Тэгээ энэ дээр нэг бас нэг чухал зүйлийг хэлэх гэж байна. Давид энэ Голиатыг ялсан. Тэгээ Голиатад агуу учрах боловч түүнд нэг сул тал байсан нь юу вэ гэхээр тухан дээрээ тийм үү маш эмзэг байсан ба шүү дээ. Эмзэг. Тэгэд энийг хэн зааж өгдөг вэ гэхээр Бурхан зааж өгдөг гэсэн үг. Давид яаж ашлан барыг авч чаддаг байсан бэхээр бас л яг энэ аргаар тийм үү эзэн авардаг байсан юм аа намайг. Энэ бол эзнээс сурсан зүйл байна. Тэгээд Давид яг энэ итгэл үнэмшлийг ямар ч агуу зүйл дотор ямар нэгэн сул тал байгаа гэдгийг ийм итгэл үнэмшлийг авсан байгаа. Тэгээд Давидын хэлсэн байгаа нэг үгийн дээр гайхалтай тэр Давид эзнийг хэн гэж хэлж байгаа нь маш чухал байна. Хамтдаа энэ үгийг Түмэн цэргийн эзэн гэж үг Давид хэлсэн байдгүй. За энэ үгийг хамтдаа харъя. За сүүлийн орчуулган дээр бол одоо түг түмдийн эзэн гэж хэлж байгаа тийм үү? За 47 17 бүлгийн 47 дугаар ишлэлээр хэлсэн байна. За манай хангаа нэг сайхан унц толгоор нэг сайхан явчихо. Амен. За Давид юу ярьж байгаа
Түмэн цэргийн эзний нэр буюу Төг төмдийн эзний нэрээр би чам руу ирж байна гэж хэлж байгаа юм. За энэ бидэрт маш чухал зүйлийг зааж өгч байна. Аюул тохиолдсон үед ямар ч хүнд байдалд орсон үед бид нар Бурхны энэ нэрийг бид нар сандаг байх хэрэгтэй гэсэн үг. Энэ нэрийг ямар үед хэрэг болж ийн гэхээр 1-р Самуэль номон дээр энэ нэр анх удаа гарч байгаа байхгүй. Энэ нэрийг өөр хин анх хэрэглэсэн бэхээр нөгөө Ханна тийм үү? Самуэлийн ээж Ханна гэсгүй. Тэр насан туршдаа бүр эмгэн болтлоо хүүхд төрүүлээгүй, хүүсэр эмгэн байсан. Тэр байнга дормжлуулж исэн байгаа байхгүй. Яг л энэ Израилийн ард түмэн шиг Голиатаар дормжлуулж исэн шиг нөгөө их нэртэй байнга дормжлуулдаг байсан. Тэгээд байнга эзний өмнө гуугаал, бүр шалдаа буугаал, бүр согтуугаараа дуудуулаад тийм үү? Энэ яг согтуу энэ эрүүл биш ээ гэл. Дотор нь ямар их үнэхээр яг цөхрөл, найдваргүй ямар их тэр дотроодоо тэмцэлтэжсэн зүйл юу гэхээр тэр эмхтэй хэлдэг байхгүй. Түмэн цэргийн эзэн та надад өөр хүүхд өгөх юм бол би энэ хүүхдийг би танд өргөх болно гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ энэ бол энэ үг түн дотроос гаргасан энэ эзний нэрийг дуудсан явдал энэ бол биелээ болсон байгаа байхгүй. Тэгээ энэ нэр ямар учиртай нэр вэ гэхээр зүгээр нэг банк санаанд орсон үедээ хилээд идэх нэр биш. Гарцаагүй нөхцөл байдал дотор ямар ч гарц гаргалгаа байхгүй тийм цаг үед энэ нэрийг хүн дурсан санаж ахтай байдаг. Амен. За би нэг юутай зөвлөх вэ гэхээр та бүхэн ингэ зээл авах гээд цэлтрийн кацаанд орж ирсэн үе байна уу? Дээшээ тэнгэр хатуу, доошоо газар хол хатуу, дээшээ тэнгэр хол. Тэгэл бид бодно тийм үү? За банк бас бол нэг тиймэрхүү. Тэгээ явж байгаа. За эцсийн найдар бол за ихтэй байх л бах таа гэл. За тийм чи байдаг учраас би хэлээд байгаа. Тийм үү? Тэгээ тэр үед яаж яхаар хүмүүс юу болдог хэр? За энэ нэрийг жонк гэдээ орж ирдэг тийм үү? За тэр л та нэг авралын гарц байх гэл тийм үү? Тэгээ тэр үний талаар бодно. Тэр үний зан чанар, мөн чанарын талаар бодно шүү дээ. За нэг өөртөө хэрэггүй тэр үчтэй ах нэг гүмэр байна. Гэтэ тэр нэг жоохон нэг сонин ингээд ашиг ханжаа, зээлмэл тийм үү? Хүүмө бодоод байдаг гэвэл бодохгүй шүү дээ. Эцсийн найдар биш байна. Тэг явж нэг тийм боддог тийм үү? За энэ л амны авралын тийм үү? Үүд байна даа гэж боддог. Яг үүнтэй адилхан эзний нэрийг боддог гэсэн үг байхгүй. Түмэн цэргийн эзний нэр бол Йехова Цебаот гэдэг тийм үү? Йехова Цебаот. Энэ бол эзэн өөрөө зааж өгсөн нэр байхгүй. Энэ нэрийг. Тэгэд хаана босгүй энэ түмэн цэргийн эзний дуудаж түүний нэрийг санд түүний нэрэнд найдснараа хүүхдтэй болдог. Тэгээ үр дүнд нь Самуэль төрдөг. Тэгээ энэ байдал Израилийн ард түмэнд одоо том зургаар харагдаж байна. Тэгээ Давид үүнийг юу гэж хэлж байгаа? Түмэн цэргийн эзний нэрээр би чам руу ирж байна гэж. Тэгэхээр Израилийн ард түмэнд бол энэ эзнийг дуудах гэхээр бүр ингээд тийм үү мартцсан. Юусе урд нь Голиат харагдаад идэх. Эзэн бол харагдахгүй байгаад идэх. Түүний сүр завтлантаа тэр Голиатын тэр нэг тийм үү хилж байгаа үг дормжлууд нь харагдаад идэх. Зүрхэнд нь хүрээд идэх. Харин эзний нэрийг тэр санд чадахгүй байгаадсэн. Тэгээ бүр яг 100% буугаад өгсөн юм уу гэхээр арай үгүй тийм үү? Найдар байгаад идэх. Бид чи амьд бурхны цэргүүчүүдээ гээл өөрийгөө хурцлаад идэх. Тэгэл арай цагаан тугаа барьцаагүй тэгэл. Тэг яг энэ үед яаж юм хэр Израилийн тэр түмэн цэргийн эзэн гэдэг энээр Израилийг аварж байна. Амен. Тэгээ энэ нэр бол хараахан тэр бид нар юу харах хэрэгтэй вэ? Юу сурах хэрэгтэй гэхээр бүх найдар унчаагүй биш шүү. Итгэл найдар байгаа шүү. Та бүр цагаан тугаа өргөд бүр те санхүү эдийн засгийн бүр гим нүглийн тэр боолчлолт та өөрийгөө бүрэн дүрэн өгчөөгүй шүү. Хэрвээ тийм байдал та байгаа болвол та эзний нэрийг дуудаарай. Бурхан минь ээ, намайг чөлөөлж өгөөч. Сэтгэлд минь хэцүү байна. Та намайг чөлөөлж өгөөч. Та намайг санхүүгийн энэ ямар ч гарах нөхцөлгүй болсон энэ хүнд асуудлаас та намайг чөлөөлж өгөөч. Эзэн амьд байх болно. Халелуя. Хоёрдугаарт бидний зураглал. За би нэг
За бидэнд цаг гайг байгаа. Би нэг хоёр зураг энэ цаг бол одоо коллеж ямар байдалтай За иргэд одоо нэг их тайм гэдэг хууны зүгт одоо өнөөдөр ямар галет тулалдаж байна. Тийм үү? Бүгд хамтаа нэгнийхээ төрөвчөөр жоохон өнгийн ихсэн шүү дээ. Санхүүгийн амьдрал руу. За тэгэхээр миний хувьд юу болж байгаа нөхөр? За галет маань. За яадмар зүгээр нэг за бүр нэг юм уу хэлэхтэр. За энийг юм арааш өднүүд байгаа шүү заяа. Амар том механизм. За бүр ингэж ингээд энэ бүгд ингээд хоорондоо уялдаа холбоотой. За энэгээр орсон гараа авчвал гар овсоо. Тийм үү? Цус гоож нь яа. За ингээд нэг яахтар юм голет байж. За энэ дотор Давидыг зурнаа бүгдраа. Давид маань юу вэ гэхээр энд нэг жижиг юм. Ганцаар нэгтчмээр байдаг. Тийм үү? За босод одоо бас нэг өөр нөхдөд байна шүү дээ. За ингээд манай амин талаас ч одоо өөр одоо жоохон өрхийн бизнес эдэр хийх. За тийм юм байна. За манай Загийн мөгчингийн гэрвэл. Вэ стори тийм үү? За энэ бол яг ингээд нэг кап чикен байна. За энэ нь нэг одоо вэ стори. За өөр манайхан одоо хин гэдэг бага сүлжээ мүлжээ янз янзын байгаа шүү дээ. Тийм үү? Угаа хаач ямар эн чинь том байхгүй юу аа. Хаан мэдэм гэдэг нэртэй компани шүү дээ тийм үү? Манай компани нэр чинь болохоор яг халах Канан гэдэг байхгүй. Канан гэдэг нь одоо нэг жоохон Библиэс авсан. Тий. Тэгээ одоо түр ярих гэж байна. За энэ болохоор хаан мэдин. Одоо Солонгос Монголыг холдсон байна тийм үү? Итгэл хаан итгэл гэсэн үг юм байна л да. За ингээд нэг жишээ ингэж. За тэгээ энэ галет мөн амар том юм бамбаа барьсан тэгээ нэг том жад барьсан байгаа шүү дээ. За ингээд нэг амар том айхтар хурц ингээд юм жадтай нэхмэлчний зүв шиг гэж байгаа юм шүү бас. За нэг ийм зүйл байна. Тэгээд энэ дотор юу болж байгаа нөхөр өнөө цагуудад бизнес хийж байгаа хүмүүс хамгийн том тулдаг зүйл за юунаас эхлэх вэ? За хамгийн илэрхий зүйлүүдээс тийм үү? За мэдээж за тэгээд олон зүйл нөхцөл зүйл байна л да ингээл татварууд байна тийм үү? Хүн татвар төлөх хүлттэй бол дотор бол би халаад байна гэж бодож байсан байхгүй юу? Капчик бол нэ тий? Энэ зах зээлд бол би танигдаад байна, халаад байна. Тэгэл явжсэн чинь татвар гэдэг зүйлтэй уулзрахаараа за яста жинхэнэ хулхин бордог байхгүй. За энэ татварууд юу ажиллах вэ? За нөгөөтийн татвар. Орлогын албан татвар. За нийгмийн даатгалын шимтгэл. За тэгээд бус нэг тийм үү
Тэгээ энэ чинь болохоор яг цалинтай юутай гэдэг холбоотой. За тэгээ босоод өөр юу вэ? За тусгай зөвшөөрөл. За бүр энэ бол тийм үү? Тусгай зөвшөөрөл. За бүр галын дүгнэл тийм үү? Энд чинь бүр том голиотод байна шүү дээ бүр. Онцгой байдлын мэрэгжил каналт. Орно шүү дээ. Одоо энэ чинь ингээд энэ чинь одоо энэ чинь гэрээнүүд байна. Бүр тийм амар том. Гэрээний харилцагч болж шүү дээ. Хуулийн итгэж болж байгаа тийм үү? Гэрээндээ байж чадахгүй бол хуулийн хариуцлага хүлээн. Би ч одоо бас нэг жан компани захиал юм аа. Энд ухтангийн үйлчлэл хийдэг ч гэсэн тэгээд яаж ийм нэхэр тийм зүйл бол орно гэсэн үг. Өссөн үсээгүй. За тэгээд хүний нөөц гэдэг том асуудал байна. Хүний нөөц байна. За түрээсүүд байна тийм үү? Ашигтай байрлал түрээс. Одоо дор ээж бол түрээс бол ашигтай байрлал бол манайх бидний хувьд бол шин дээр л яриад байгаа юм л да. Доод нь 7 сая тэгэл 17 сая оронд л байгаа гэсэн үг. Дөрвөн салбар нийлээд сард хэдэг төлдөг гэсэн үг. Дүрийг нэг нь 17, нэг нь 7, тэгээд ерөнхийдөө нөгөө 3 нь ижилхэн, нэг нь 17 сая байхгүй юу? 70 бүрцэн үү? За 70 сая хичээл та. За тэгээд босод одоо ямар проблем вэ? Авилгал хээл авах уу? За тийм одоо нэг зах зээлийн тийм үү? Өрсөлдөөн. За үйлчлүүлэгч одоо нэг юу вэ штэ? Хинт зах зээлийн одоо хэдүү хинт үйлчлэх гээд байгаа яах гээд байгаа юм тийм үү? Их том зураглууд байгаа. Тэгээд тэн чинь зөвхөн ийм байгаад байгаа юм биш. Энэ ч одоо юу вэ гэхээр одоо бид чинь зүгээр нэг хүмүүс биш тийм үү? Энд чинь бухны хамтууд явж байгаа байхгүй. За 30 60 100 дахин евроны гэдэг амлалттай хаана явж байгаа вэ? Энэ дотор явж байгаа шүү дээ. За одоо тэгээ нийгмийн хариуцлага одоо хүлэмж ширэгдэх одоо тэгээд брендийг бий болгох тийм үү? Одоо хүлэмж ширэгдэх гэсэн. Одоо энд ч одоо брэнд өөрийн байр суурь олж авна. Одоо энд юу бодож бас нэг Shark Tank гэж явж байгаа шүү дээ. Shark Tank матрууд явж байгаа. Одоо би Shark гэж бичиж байна хаасан. Тий. Shark ба за матрууд эдгээр муу усууд матар гайгуунууд нь Shark. За яах вэ тэгээд айлч байсан. Тэгээд жижиг бизнес ороод ирэнгүүт нь өөп гэж булаагаад авчих хүмүүсүүд бол захаас нэг гарч ирнэ тийм үү? Нааш миний дүүгээл. Чи би энэ миний боловсролд ерөөхдөө тийм Apprentice Mongolia, Shark Tank маркет үзэж өссөн байхгүй юу? Монголд бол ингэж явд юм байна. Юм гэдэг чи ингэж бизнес хийгээд явагдсан юм байна гэдэг суралцсан зүйл маань одоо ерөөхдөө нэг юм би ч өөрөө зарцаа намжилсан гэж өөрөө хэлдэг байхгүй юу? Зарцаа намжилт бол Эрдэнэм сураагүй, бомбын усад 3 жил утас ухас сууж явж байгаа л цагаад болохоор хөөгдөд явсан тийм үү? За чи юм сурахгүй нөхөр байна. За замдаа таарлцсан болохоос чи суралцсан. Тэд чинь чамд амьдрал зааж өгнө гэж хэлсэн байхгүй юу? Тэгээд тэнд суралцаж яваа юм. Тэгэл 12 жил Солонгост ажиллаж байгаа л за Монголд ирээд би ста нэг юу хийх вэ гэж бодоод ирсэн. Тэгээд миний хувьд бол бүх зүйл голиот шиг санагдсан байхгүй юу? Бүх зүйл голиот. Тэнд одоо Монголд яаж зах зээл, яаж бизнес явагдгийг бүү мэд. Бүх зүйлээс хоцорсон гэсэн үг. Тэгээд нэг зүйл байгаа. Тэгээд амарчсан. Өөртөө байгаа нэг итгэлээ нэг баримтжуулж тийм үү? Тухныхоо өмнө нэг банк хадаатай байлгахын тулд нэрээ Канан гэдэг нэрвчсэн байна. Халах Канан. Энэ нэрийг би санах болгондоо би чинь бурхан надад амлагдсан тэр газруудыг өгнө шүү дээ гэдэг сэтгэл. Энэ тэрэл Авраам төгсөн тийм үү? Чи төлөвлөгөөнтэй орхиж миний зааж гисэн тэр нутг руу яваа гэдэг. Канан нутгийг зааж гисэн байна. За ингээд магадгүй ийм олон. За энэ дотор ч одоо тэгээд босод юу орно шүү дээ. Одоо бос
өгөөмөр байдал тийм үү? Өгдөгч хоосноос өмнө өгөөд чадахгүй ш тийм үү? Өгдөг бах. За дэмжлэг өгөх тийм үү? За одоо тэгээд 11 гэдэг чи одоо өсөх хэрэгтэй үстэй. Энэ дотор бол байгаад тахав. Бүгдээрээ. Хин ч ингээд бай. За тэгээд энэ төр чинь юу болж байгаа нөхөр? Хүүхд хөгжлийн төв маань айтагаан үнэхээр зүс царайтай яваасайг бол яах вэ? Анхаарал тавина шүү дээ тийм үстэй. Тэгээд энэ төр бүх санаа зовлтууд ингээд энэ төр чинь энэ төр явж байна. Тэгээд энэ төр бурхны ажлууд явагдаж байна, амлалтууд явагдаж байна. Хажуугаар нь бас цаар зүйлүүд бас байна тийм үү? Бас наваад дээрэмчи эсвэл замд нь боогоо тийм үү? Өөртөө өөрчлүүлчихье гэсэн Филист Голиатууд чиг нөхдүүд байгаа шүү дээ. За ийм их дүр зураг байна. За татвар дээр та нэг гэрчлэл ярьчих юм уу? Тэр Есүс угаас хэлдэг тийм үү? Бидний итгэж юм бол ер нь бол тэнд нь илүү хандах хэрэгтэй юм бэ. Бурхан минь ээ тийм үү? Усад татвар өгч байгаа танд өгсөн илүү дээр юм биш үү? Гэсэн магадгүй хандлага бол энэ бол буруу хандлага. Бид нар татвар өгдөг байснараа яах ёстой вэ гэхээр энэ бол бурханы хүсэл байгаа байхгүй. Тэгээ Есүс хэлдэг тийм үү? Хааны нэмийг хаанд нүг, бурханы нэмийг бурханд нөгөө гэж хэлж байгаа. Тэгээ миний хувьд тулсан асуудал юу болж байгаа нөхөр энэ бас явж байгаа хугацаанд ерөнхийдөө Capchicken гэдэг энэ брэнд явж байгаа хугацаанд юу болж байгаа нөхөр улсдаа хэдэн төгрөгийн татвар төлчихвөө гэж сонирхож байвал ямар ч нэг тэрбум төгрөг гарсан юм байна. 1 тэрбум төгрөг. Өнгөрсөн жил 900 хэдэн сая гэдээ явж байсан. Тэрнээс бас чинь сая төлөөд бас явж байгаа. Тэр одоо бас сүүлийн хэдэн сар бас өөртөө явж л байгаа. Ямар ч энэ 25 он бол тэгээд төлөгдөөд бүх татврын өөр зөөр юу байдгийг тийм үү? Ингээд одоо л дуусч байгаа гэсэн үг. Тэр алан бооз. Тэний бол зүгээр нэг тийм зориг тавиад түрүүгөө явна гэвэл нэг бол бид энэ голиотоо тулахаас өөр арга байхгүй гэсэн үг. Одоо эсвэл нэг өөр сонголт байна. Эсвэл энэ ийшээ орохгүйгээр мөрөөрөө өдөр бүрийн талхандаа баярлаад тийм үү? Энгийн нэг байх сонголт байна. Эсвэл энэ бүр матартаа усраас сэлээд орё гэдэг нэг юм сонголт байна. Халалцаад гарна гэдэг шиг тийм үү? Тийм зүйл байна. Тэгвэл эндээс бид нар харахад бурхан хүн болгонд өөр талант магадгүй өөр зүйл хадгалуулсан байгаа. Магадгүй бурхан зарим хүний амьдрал дээр миний өгж байгаа энэ эд хөрөнгийг илүүттэй зарахгүйгээр зүгээс хадгалж сурах тийм үү? Хадгалдаг бай. Хэрэгтэй зүйлүүд би надад чи өөрөө аваад юунд зарцуулах би мэднэ гэж байгаа байхгүй. А тэрнээс нэмэл бид нар мэдчих гээд байдаг тийм үү? Тийшээж бас хөрөнгө оруулчмаар энэ ухаалаг нярав шиг ингээд ажиллачмаар байдаг. Үүгээрээ бид нар яхаар буруутдаг. Бид нар ундаг. А зарим нэгэнд нь бурхан юу гэдэг вэхээр ганцхан мина өгдөг. Тийм үү? За үнийг өсгөх гэдэг. Түүгээрээ өсөхгүй дараадах нь бас гим нүгэл болно. Буруутна. Таны өгсөн ганцхан мина тийм үү? Би газарт нууцсан гэдэг зарцсан ярьдаг штэ. Уг нь бол эзэн нь овооныг өсгөч гэдэг зүйл итгээд өгсөн байтал тэр хүн итгэлгүйгээсээ болж Галилеяд тулхаасаа зүрхшээж газарт булсан байгаа байхгүй тэр түүх. Тийм үү? Хамгийн аюулгүй байдал. Аюулгүй сонголт. Тэгээ Есүс зэмлүүлж байгаа тийм үү? Чи ингэх байсан бол би надад чи юугаа чамд өгч байгаа хөтэй. Би тэр чи банкнд тэгээд тас банкнд хийж байна. Манай банкны мэргэжилтэнд манай мөөгээ сууж байна. Ядаж чи өсгөөд авна штэ би тийм үү? Жилийн дараа их чинь. Тийм үү сууж байна. Тэгэд ийм ч. Тийм учраас Бурханаас өгсөн тэр жижигхэн зүйлийг өсгөж томруулахгүй бол бид нар яадаг вэ гэхээр бас эзний өмнө буруутдаг. Бид нар эзэндээ биш нөгөө хүндээ үйлчилж яах гэсэн үг. Айдсандаа үйлчилдэг тийм үү? Тавлаг байдал, тавтагтай байдал. Бусдын төлөө биш, яг өөртөө үйлчилдэг гэсэн үг. Зарим өмнөний дуудлага бол бусдын төлөө байдаг штэ. Миний амьдрал яах вэ? Би бусдын төлөө явна гэд. Зарим бол бус хүмүүс яах вэ? Би л болж ивэл гэдэг. Тэгээ бидний зүрстгэл худлаа ярьдаггүй. Бидний зүрстгэл яадаг вэ гэхээр аливаа зүйлд бүтнээрээ хандж шаардж идэг тийм үү. Тэгээ нэг юм асуулт байдаг. Бид нар хүн мөнгө төгрөгтэй санхүүтэй хэрхэн харьцаж байгаа нь
байгаагаар нь Бурхантай ямар харилцаатай байгааг нь тодорхойлж болдог гинэ. За, ойлгомжтой байна уу? Хүн мөнгөтэй буюу тэр санхүүтэй яаж харилцаатай байгаа нь Бурхантай харилцаж байгаагийн шууд тусгал болдог гэсэн үг. За, тэгэхээр энийг ингэж ойлгож болохгүй. За, би мөнгөгүй, би ингээд санхүүгийн эрх чөлөөнд төрөөгүй, би ингээд тийм үү үргэлжийн дутагдaltaй байдал ордог хүн. Тэгвэл би Бурхантай харилцаа муутай байна гэсэн үг үү? Тэрэгч хэлээгүй байх шүү. Эсвэл нөгөө маш их баян хүн. Тэгвэл эн чинь би маш их баялагтай Бурхантай хийдэг байлиг өгсөн. Би Бурхантай маш сайн харилцаатай байна гэж ойлгол бас буруутна. Энэ юу хэлэх гээд байна гэхээр тухайн хүнд тэр мөнгийг өгөөд үз. Нэрвээ ажил тийм үү? Хэр итгэмжтэй байх нь вэ? Эсвэл тэр хэр өөрийнхөө төлөө ашигладаг байх нь вэ? Гэдгийг үүгээр нь шалгадаг гэсэн үг. Тухайд мөнгө өгөөд үз. Тэгээ түүний зүрхний хандлага нь мэдэгдэнэ. Нэг бол тэр надад хүсэлтээ хэвээрээ үлдэнэ. Нэг бол тэр мөнгийг хараад нүд нь өөрчлөгдөөд iPhone 17 апаар санагдана гэсэн үг. Тийм үү? Апаар санагдаж байна таад iPhone 17 Pro Max гэл гадуур ингээд реклам тавьсан байл шүү дээ. Тэгээ бид өөртөө байгаа зүйлээ хараад тэг голдог тийм үү. Тэгээ бид энэ зүйлээ татагдаад байдаг гэсэн үг. Тэгээ тийм учраас хүний зүрх сэтгэл гэдэг зүйлэл эд хөрөн гэдэг бол заавал бүтэн зүрхээр шаардж байгаа байхгүй. Бидний зүрх сэтгэл ингээд хуваагаад 50-50-г нь хуваах ямар ч боломж байхгүй. Талын өөрийн энэ ертөнцийн тааламжит байдлаа зарцуулъя. Талын Бурханд сэтгэлээ өгье гэвэл боломж байхгүй. Яг бол хүний зүрх сэтгэл бол альва нэг зүйл бүтнээрээ зүрхөө өгөхөөр бүтээгдсэн байж байгаа. Тийм ээ? Бүтэн зүрх сэтгэлээрээ альва нэг зүйлд үйлчлэхээр өгөгдсөн байж байгаа. Тийм учраас бид нар яадаг вэхээр сонголтоо хэрэгтэй болж байна. Тийм үүгээрээ эд хөрөнгө гэдэг бол маш том агуу зүйл болж байгаа байхгүй. Бурхантай тэрсэлддэг, Бурхантай өрсөлддөг хэмжээний бүх шашин, бүх үзэл бодол, бүх зүйл эзний дор орлоо ч гэсэн нэг л дуулуургүй зүйл байгаа нь чихгүй толгой байгаа нь эд хөрөнгө. Яг бол эд хөрөнгийг бас өөр юугаар тодорхойлж болох вэ гэхээр мөнгө баялаг эд хөрөнгө гэдэг бол хизээч сайн удирдахж байж чадахгүй. Харин тэр сайн үйлчлэгч байх боломжтой гэж хэлж байгаа. Сайн зарц байна, сайн боол байна, байх боломжтой. Гэхдээ хизээч сайн удирдахж байж чаддаггүй гинэ. Мөнгө гэдэг зүйл. Тэгээ бид нар энэ боломжгүй зүйлийг боломжтой болох гэдэг таахгүй юу? Тийм үү? Энэ асуудал бидэрт байгаа. Бидний зүрхэндээ боломжгүй гэсэн зүйлийг боломжтой болохгүй бидний хүчлээд идэх гэсэн үг. Эд хөрөнгийг ингэхээр шүтэнэ болох гээд хайрлаад. Гэтэл эд хөрөнгө гэдэг бол байх ёстой газараа байвал үнэхээр Бурхны ерөөл ивэл юм аа. Өнөөдөр Монгол зах зээл Монголд бол үнэхээр нэг зүйл байгаа нь олон хүмүүс хийж бүтээ гэж зүйлүүд байж байгаа. Түрээсүүд ингээл түрээсийн дарамтанд ороод зах зээлд ингээ байхгүй бол ингээл ундаг тийм үү? Энэ механизмаар бол ингээл тасаал ундаг. Хинч биш болоод ингээл буудаг. Тэгээд би нэг хамгийн сүүлд нэг гоё жишээ харсан. Америкт нэг солонгос гэр бол олон жил ингээд нэм кимбабны газар ажилласан юм байна л да. Тийм мэдээллийг сонсноо. Тэгээд олон жил ингээд ажиллаад явж байгаа эцэст нь түрээсийн төлбөрөөр төлж чадхаа байгаад за одоо ингээд бид нар сүүлийн өдрөө ажиллаж байгаа гэдэг ерөнхийдөө энэ тийм өөрчлөлтийн зар явуулсан юм байна. За өнөөдөр хамгийн сүүлчийн өдрөө үйлчлүүлэгчтэй та бүгдтэй барьж байгаа бидний ингээд үйл ажиллагаа ингээд гэр бүл байсан чинь төвгөр үйлчлүүлдэг байсан тэр Нью-Йоркийн иргэд яаж юм хэрэг дундаасаа мөнгө цуглуулад тэр хоёр хүнийг ерөөсөн байгаа байхгүй юу? Бид тэр ингээд өдөө хүртэл ингээд бидэртэй хамт байсан баярлалаа гэд солонгос мөнгөөр 24 сая вон мөнгө цуглуулж тэр хоёрыг дэмжсэн байна гэж байгаа байхгүй юу? Сэтгэл санаа, бүү зөвхөрөөрөө, бүү шантраараа энэ мөнгөөр сайхан ингээд тэтгэвртэй ингээд сайхан зарцуулаарай гэх тийм үү? Тэгээ ийм зүйл болдог. Яг бол энэ дэлхий дээр муу муухай зүйл нэг олон байхгүй. Маш олон тэр гэрэл гэгээтэй Бурхныг хардаг, Бурхнаар өдөрдүүлдэг тэр зөв хүмүүс байгаа шүү. Амен. Тийм учраас бид нар эндээс гарахтаа бидний дуудлага юу гэхээр энэ төр ороод бид нар энэ ч нэ үргэлж байгаад байхгүйгээр харин бид нар энэ төр амьдарч байхдаа
бид дараагийн зүйлийг бид харах хэрэгтэй гэсэн үг. За бүгдийн хамтдаа одоо бидний цаг өгөж байгаа учраас нэг том зурвал харъя. За тэгэхээр иргэд одоогийн цаг үеийг бид ингээд харцсан тийм үү? Бидний айдас, бидний ямар тайван энэ байдлыг харахад одоо бол энэ цагууд голиот бол нэг айхтар тийм сүрлэг мангас шиг харагдах болцсон шүү дээ. Бариад аваад идчмээр хадцчмаар тийм үү? Гэдэг амар том брэндлэг болцсон шүү дээ бүр. Энэ цагийн хүмүүс юу сонирч чинь, юу эдэлж хэрглэж чинь, юуг хуйларч харж чинь яг тийм хэлбэрээр тийм үү? Бидний голиот оршиж байгаа гэсэн үг. Тэгээд энэ голиот дээр заавал муу байна гэсэн үг биш. Бидэнд туулах хэвээр бидний байрж авч тэмцэлдэж авч явах хэвээр тэм зүйлүүд байгаа байхгүй юу? Израилийн 12 зэрэг Йошуагаар өдөрдүүлээд Канаан нутгийг 12-ыг илгээсэн чинь 10 муу мэдээтэй 2 сайн мэдээтэй ирдэг тийм үү? Тэр муу мэдээтэй ирдэг нь яхаар за нэстэ бадар барахгүй байна. Эдгээр бол амар том тийм үү? Динзаурын үеийн тэр үлдэгдлүүд байна. Эдгээр бол чулуу. Бид нар бол би юу ч юм байна гэдэг. Харин итгэлийн хоёр хүн бидний газар эзэлье гэдэг. Яг бол энэ дотор сайн сайхан зүйл зөндөө байгаа байхгүй юу? Тийм учраас бурхан бидэрт юу хэлээд тэгэхээр хүссэн үсээгөө та бурханы өрөвдмөр байгаа бол та энэ зүйл рүү бурханаар төлөгдөх. Түүнээс өөр арга байхгүй. За бурхан бол мэдээж хүн болгоны төлөхгүй юм уу? Бэлдээгүй, уншаагүй, сонсоогүй хүнийг бол төлөхгүй, батартай усаар төлөхгүй. Тийм үү? Би нэг оногоо ярьсан санаж байна уу? Нэг амжилттай яваа нэг хүн ард нь хиймээд өгсөн чи нөхрийг батартай усаар төлөгцсөн юм. Хин намайг төлөгч вэ гэдгээр сандарсан ингээд арай гэж иргэдээ гарсан чи ханаа харин штэ гэл чамайг чадна гэж би мэдээд байсан юм аа гэл. Тэгээд өнөөдөр капчикэн бас энд 12 оноос 25 хүртэл гэж 13 жилийн турш явж байна. Энэ хугацаанд хин намайг төлөгч вэ? Тэгээ. Тэр эзэн бол яалтчгүй эхнэрээ дамжууд ажил хийсэн л дээ. Захиалагч нь эзэн, гүйцэтгэгч нь эхнэр тийм үү? Тэгээ одоо эхнэр угаасаа одоо надаас илүү маш их энэ төр хутгалдаж байгаа юм байхгүй юу? Энэ төр алалцаал яваад байгаа. Явж ертөнцийн ингээд маш том секс нэмнаар ингээд ном зөв үзээ сонсоод байна. Явж надад ярьдаг. Ярихаар би тэрийг яад өгөхөр Библиэр яг окей наач Библийн дагуу явж гин. Хараад байгаа байхгүй юу? Хин надад харуулдаг байгаа юм бэ тийм үү? Библийн үг байхгүй юу? Өнөөдөр бүхэл тийм том санхүүгийн талаар ярьж байгаа бүх зүйл яад өгөхөр яг л энэ Библиэлд шүүгдэж яадаг. Тэдний ярьсан бүх зүйл юу яадаг вөхөр Библи гэж хэлэхгүй байгаалаас биш дотор нь яг л энэ Библи үг явж байдаг байхгүй юу? Тэр ёс зүйл зарчмууд нь. Тэгэл би боддог за ямар ч байсан эзэн тийм цаг хугацаа болон илүү өдлөг хийхгүйгээр ямар ч ингээл эхнэрээ болон бүх юм гүйл ажиллагаа хянах боломж нүдийг нээсэн юм байна. Бурхан талархаж байгаа. За одоо 3 дахь цаг ирээдүйн зөв буюу хүн болгонд хамаатай. За нэг юу байна? Ани босоо барилтай. За ихэнд бурхан тэрэн газрыг бүтээжээ. За ингээд явж байтал тэгэл жигүүртэн шоу юу гэдэг ингээд явж байгаад гоё. Моднууд байна л та. Энэ бол маш хол байгаа мод. За тэнгуүтээ энэ дотор юу байгаа гэхээр зам явж байна тийм үү? За би нэг iPhone харамтлаа харагдаад байна. Яа. За уучлаарай. iPhone барьдаг хүмүүс маань уучлаарай. Энэ чинь нар юм чинь гэрлэн сүүдэр ийш явж шít.
За ерөнхийдөө нэг юм харагдаж байна уу? За энэ бол одоо энэс бид нар Библийг яг юу уншиж болох вэ? Өнөөдөр ярьсан сэдвийг бид нар харах юм бол за хамгийн гол бид нар анхаарал татж байгаа зүйл бол энэ алим тийм үү? Энэ бол бид нар юу харж байгаа нөхөр? Энэ бол Голиот. Энд бидний шүтэж, биднийг хайлаад, биднийг ирэлхийлж олж авах гээд байгаа хариуцнуудын чармаан ярийн хайдаг. Өнөөдөр би болоод магаш устж үгүй болох тэр алим байна. За энэ сүүдэртэйг ингээд. За энд нь одоо сүүдэр энд нь хэм байна. Одоо нэг бид нар ингээд байна шүү дээ, тийм үү? Хэм хүмүүс Давид энд байна. За энэ Голиотод тулсан. Тэгээ Голиотыг бол үнэхээр агуу гэж Давидаас бос Израилийн зэргүүд юу сүрдэжсэн гэхээр энэ бол амар хадны юм аа тийм үү? Энэс цааш зүйлийг олж харахгүй байсан байхгүй. Эний цаана байгаа тэр бурхны тэр энэ бол алин бол цаана байгаа тэр мянган моддын мянган тэр үр жимсүүдийн зөвхөн нэг нь л байна шүү дээ. Энэ бол алюминий мод байна тийм үү? Тэрнээс тасарч ойцсон. Тэнийг юу юм шиг нэхэр энэ бол уус тавилан бол угаасаа тийм үү? Өнөө маргааш болцсон байна шүү дээ тийм үү? Гэм нүглийн болж унсан хаягдсан алим. Тэр хасцсан хэсгээр болж яадаг вэхээр юуны төрөнд эндээс шаралдаг тийм үү? Бид нар хүүхдүүдийн алим хийж байгаа хайцны хардахад шаралцсан байж идэг шүү дээ. Тэгээ би бол аривч юмч юм бол аваад идчихтий. Ингээд хатсан хэсгээр ингээд амжуулаад ингээд шарлаад зэвэнд идэгдээд, хорхоод идэгдээд тийм үү? Ийм алим баггүй. Бид нар өнөөдөр энийг харахтаа амар том даа давшгүй хүнд зүйлэг гэж хараад байдаг. Боловч яг үнтэй эмзэг талыг бид нар харахгүй байгаа байхгүй. Энэ цаг үеийн захирагч буюу диавол өөргөө сул талыг харуулахгүй. Бид нар зөвхөн энэ сүртэй байдлыг тэр том сүүдийг хараад бид энэс би энэ бол барахгүй байна тийм үү? Би энэ бизнесийг боллоо. За би энэ гэр бүлийг боллоо. Би энэ хүнийг хайрлахаа болъё. Би бол амжихгүй байна. Энэ бол өөр хүний хийдэг ажил нь бид тийм биш. Бид нар юуруу дуудагдсан бэ гэхээр бидний явцтай зам гэж байна. Энэ замаар явсаар байгаа бид нар хаана нөхөөр хизээж устж өгөө болохгүй мөнхөд байх тэр Тэнгэрийн эд баялаг хураахаар дуудагдсан хүмүүс аахгүй. Бид түүнээс хүртгэр дуудагдсан хүмүүс. Харин бид энэ зам дээр байгаа тэгэлж байгаа нэг жижигхэн асуудал донд бид нар үнэхээр тэр түүнийг Голиотод тулчаад одоо бид нар яах вэ гэдэг зогсож байгаа. Тэгээ бид нар юунаас юу харах юм гэхээр асуудал тулсан ч гэсэн бид нар зүгээр үнэн юу вэ гэдгийг мэдэх хэрэгтэй гэсэн үг. Тэр бид нар үннийг мэдэх юм бол үнэн биднийг чөлөөлнө гэж хэлж байгаа шүү дээ. Тийм учраас бид нар аливаа зүйлийг ингээд хүрэхээс илүү бид нар ихлэ харж хэрэгтэй гэсэн үг. Очих байгаа замаа, туулах байгаа газраа, учирч болох тэр Голиотуудыг бид нар харж байгаа хэрэгтэй. Түүний сул тал болон тэр ямар хэн бэ гэдгийг бид таних хэрэгтэй байхгүй. Муу нэгэн бол үргэлж өөрийгөө хамгаалж яадаг тийм үү? Дутагдлаа талыг харуулахгүй үргэлж бидний өмнө айдас ба дарамтал эсвэл гоё ганган мөнгө мөний хуурамч байдлаараа бидний өргөччихэд байгаа. Тийм учраас бидний энэ дээр ингээл үзэл тогсоод байж болохгүй. Бид цаашаа энийг харах юм бол цаана байгаа тэнгэрт хэд баялагийг яагаад хураа гэж хэлээд байгаа гэдэг бид нар ойлгох зүйл нэг бол бид харах ёстой гэсэн үг. Өнгөрсөн оногт бид нөгөө саруул нүдэд сонссон шүү дээ тийм үү? Саруул нүдтэй байх нь энэ зүйлийг бид итгэлээр харна гэсэн үг. Энэ зүйл байгаа нь бодиттой байгаа байхгүй. Өнөөдөр бид нар харж чадахгүй байгаа, итгэл хүрхгүй байгаа шалтгаан нь энэний өмнө сүүдэр дээр зогсчоод хормойд нь сүүдэр дээр нь суучаад би болоод байна тийм үү? Нарнаас сайхан ингээд тусгаарлаад ингээд гой сүүдэр тухтай байдлаа хараад эсвэл сүртэй байдлыг хараад ингээд цаашаа явж чадахгүй. Харин тэрнээс илүү энэ байгаа Бурхны надад амласан тэр Канаан газар хотод энд байгаа юм байна шүү дээ. Энд хүрэхийн тулд өнөөдөр надад тохиолдож байгаа тэр санхүүгийн гач гэдэл бэрхшээл яг үндэ юу юм бэ тийм үү? Энэ зүйлийг бид нар яах вэ? Сэтгэлдээ хүлээн зөвшөөрөөд үнэхээр энэ зүйлийг бид нар зүрхээ өөрчлөнө гэсэн үг. Бид нар яаж энэ зүйлийг хардаг болохоор бид нар зүрхний нөөдөө өөрчлөгдөх тухай ярьж байгаа. Зүрхээ Бурхан руу эргүүл. Зүрхээ эд хөрөнгөндөө тавихаар яадаг вэхээр эд хөрөнгө нь
бидний үннийг халахалцдаг гэсэн үг. Хойно нөгөө тэр бодит үннийг харуулахгүй эд хөрөнгө байна бидний өмнө Голиат шиг хөндлөлт зогсоод биднийг удирдана гэсэн үг байна. Тийм учраас Есүс биднийг үнэхээр юунаас аварсан бэ? Тэр бидний үнэхээр боолчлоос биднийг чөлөөсөн юм ахтун заа. Амен. Тэр бидний гинүглийн боолчлоос бидний үнэхээр тэр өөрийнхөө загалмай дээр бидний төлөө хадагдахдаа бидний тэр ядуурл бидний тэр өвчтөй сул дорой байдлыг Есүс өөрөө тэр загалмай дээр авч өөртөө үүрсэн баг. Түүний ядуурлаар бид баян болсон гэж Библи хэлсэн байна. Халелуя. Бүгд хамтдаа ингэж залбирая. Тэгээ өнөөдөр бидэнд харуулж байгаа энэ төслийг Бурхан минь та миний зүрхэнд үнэхээр хизээш мартахааргүй болох энэ үннийг надад харуулж өгөөч. Дэн зургандаа та бүхэн хүн болон өөрөө дээр нь өөртөө үнэхээр зураарай. Бид нар бодохны хэрэг бодож байгаа зүйлээ ингээд гараараа буулгаа зуурах гэдэг нь бол илүү итгэл үнэмшлэг бидэнд өгдөг байгаа. Халелуя. Мөнхийн эцэг аав минь таньда баярлалаа. Та биднийг үнэхээр өөрийн хүчит үгээрээ та бидний амьдралд та өөрийнхөө тэр ямар хүчтэй тэр бидний амьдралд тохиолдож байгаа тэр олон тэр Голиат санхүүгийн бэрхшээл эд баялагын хуурамч байдлыг та Библиэр дамжуулаад бидэнд үнэн төрхийг харуулсны төлөө танд баярлалаа эзэн минь ээ. Бид нар үннийг мэдэж үннээр чөлөөтөлийг бид нар хүсэж байна эзэн минь ээ. Та биднийг үннийг харуулсан бид нар чөлөөлөгдсөн эзэн минь ээ. Бид нар дахиж таны өмнө үнэхээр гомдлож байхгүй зүйлээ төлөө тань руу хамтан гомдлож гонгинож үзэн ядах биш. Харин эзэн минь өнөөдөр байгаа зүйлдээ хүлээн авч зөвшөөрөөд ирээдүйд өгөөх тэр мөнхийн тэр устж үгүй болохгүй тэр эд баялагыг та төлөө бид нар зүрхийг минь та хандуулж өгөөч. Бидний итгэлийн амьдралын дуудлагыг эзэн та үнэхээр бидний дотор тодорхой зур зургийг харуулж буулгаж өгөөч. Та бидний энэ ертөнцийн тэр өн мөнгөнд сухарсан тэр байдлыг нүдийг минь та муутахаас хамгаалж өгөөч. Бидний итгэлээр харах тэр сүнслэг тэр нүдийг та нээж өгөөч эзэн минь ээ. Бид нар зөвхөн та бусдаас авдаг биш, бусдад өгдөг байхын тулд бидний нүдийг та нээж өгөөч. Биднийг ухаанаар дүнгээр тэлж өгөөч. Бид нар мөнх санхүүтэй хэрхэн зөв харилцаатай байх, хэрхэн яаж сайн итгэмжтэй нэр байхыг эзэм та биднийг удирдах ариун сүнс та биднийг үнэхээр удирдамжааг чиглүүлж өгөөч. Биднийг өдөр бүр тадаг удирдах өгөх болтугай. Бидний сул дорой байдал бидний мэдэхгүй байгаа ландаар далимдуулж муу нэг нь бүү ноёрхох болтугай. Энэ бүх тайлбарлыг эзэн Есүс Христосийн нэрээр бид хамтдаа залбирлаа. Амен.